Сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Монгол Улсын Эрдмийн их сургуулийн докторантыг дэмжих төвөөс эрхлэн гаргадаг Science Talk нэвтрүүлгийн цаг эхэлж байна. Өнөөдрийн зочноор доктор профессор Лувсандорж багш маань оролцож байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. За энэ өдрийн мэнд хүргэе танд. Таны ирсэн энэ завшааныг ашиглаад шинжлэх ухаан, боловсрал, тэгээд математик, гүн хааны талаар өргөн дэлгэр сэдвэр хоёлаа ярилцъя гэж бодож байна. Баярлалаа. За юуны өмнө эхний асуултаа бид эрдэмтэн судлаачдын энэ таамаглал, туршилт, судалгааны үр дүнд мэдлэгийг бий болгодог энэ зохион байгуулдаг системтэй салбар болох шинжлэх ухааны талаар ярилцъя гэж бодож байна. Тэгэхээр шинжлэх ухаан гэж яг юу юм бэ? Бидний амьдралд шинжлэх ухаан хэрхэн ажилтдаг юм бэ? Шинжлэх ухааны үйл явц хэрхэн өрнөдөг вэ гэдэг талаас та яриач. За баярлалаа. Тэгэхээр дунд сургууль бид нэр шинжлэх ухааны хичээлүүд үздэг, биологи, хими, физик гэх тийм үндсэн шинжлэх ухаанууд. Тэгэхээр шинжлэх ухааны хамгийн гол юм нь бол ерөөсөө яагаад гэдэг асуултаас л эхэлж байгаа. Ямиг яагаад гэж асуухаас эхлэхээс одоо шинжлэх ухаан эхэлнэ гэж би бас хэлмээр байна. Ямиг яагаад гэдгийг л асууж явах хэрэгтэй. Тэгээ манай дунд сургуулиас хүүхдүүдийг бол яагаад гэдэг асуултыг гэр бүлд хүүхд өрсөдөө бас яагаад гэдэг тийм. Тэр бол шинжлэх ухааны сэтгүүтэй хамгийн ихний элемент. Хүн өөрийнхөө мөн чанараар шинжлэх ухааны чанартай байгаагийн хамгийн ихний элемент байхгүй яагаад гэдэг асууж яадаг нэг хүүхдийн нэг үе байдаг шүү дээ. Тэр асуултыг тэр үеэс нь хойш тасралтгүй асуугаад байвал тэр хүн өөрөө яах вэ? Ерөнхийдөө бол яагаад гэдэг асуултанд асуулт тавиад түүндээ хариулт хайдаг. Шинжлэх ухааны чанартай, шинжлэх ухааны сэтгэлгээтэй, шинжлэх ухаанч одоо иргэн болж төлөвшөх үндсэн яваад байгаа. Тэгээ шинжлэх ухаан гэж юу вэ гэдэг таны асуултанд би одоо хариулахын тулд ер нь бид бол юмд ингээ хандахаар мэддэг зүйл байна, мэддгүй зүйл байна. Тэр мэддэг зүйл бол их жоох юм шиг харьцуулаад үзвэл юм те. Мэдэхгүй нь бол 70 мэт яг том байна. Тэгээд тэр мэдэхгүй зүйлээс нэг жижигхэн зүйлийг мэддэг болгоод мэдгэлүү зөөхийн тулд одоо шинжлэн судалгаа гэж байна те. Тэгээд энэ шинжлэх ухаан гэдэг бол яг мэдэхгүй зүйлийг мэдхийн тулд яах вэ ажиглана. Ажигсны дараа ингээд ийм байж болдго юм байна гэдгийг ажиглаад туршиж үзнэ. Тэгээд тэр туршиж байгаа зүйл нь бол тухайн туршигч хүнээс үл хамааралтай тодорхой нэг үр дүнд төрснийг л бид шинжлэх ухааны үр дүнд, шинжлэх ухааны чандагаар үр дүнд хүрж байна гэсэн ийм үзлээр хандна, ярина. Тэгээ шинжлэх ухаан гэж юу гэж товчхон хэлэх юм бол ер нь ямар нэгэн хувьсгчийг л хэмжих гээд байгаа. Тэр хувьсгчийн утгыг л олох гээд байгаа гэж ойлгож байна. Тэгэхээр бидний амьдралд шинжлэх ухаан яаж хэрхэн ажилтдаг юм болоо? За бидний одоо өдөр тутмын амьдралд бол тэр чигээр шинжлэх ухаан байна л да тий. Ямар нэгэн асуудалтай тулгарна. Тэгээ ямар нэгэн асуудалтай тулгархад энэ яагаад вэ гэдэг л асуулт тавих хэрэгтэй тий. За энэ яагаад вэ гэдэг асуулт тавиал тэгээд ихэнх хүмүүс энэ яагаад вэ гэдэг асуултанд хариулахын тулд туршлагатай хүнээс сууна ааваас ээжээсээ. За заримдаа манай улс бол одоо дээр үед бол ер нь аль ч улсад сүм хийдлүү явна тий. Гэтэл бол яагаад гэдгийг асуултанд хариулахын тулд шинжлэх ухаанчаар хандъя гэвэл номын сан руу яв. Номын сан руу болоод манай докторантууд сайн мэдж байгаа литератур ревю хий. Ном зүйн судалгаа хий, тийм ээ. Тэгээ яг асуултын хүрээнд өнөөдрийн номын сангийн хүрээнд яаж хариулагдах нь гэдгийг өөрөө олж мэдэх юм байна, тийм ээ. Ингээд тэр асуулт бол тодорхой хэмжээгээр хариулагдлаа, тодорхой хэмжээгээр нь хариулагдахгүй үлдвэл та нэг талаас их happy юм байна. Баяртай юм байна. Ягаад гэвэл хариулагдахгүй хэсэг дээр нь та судалгаа хийж болох юм байна, тийм ээ. Та нээлт хийж болох юм байна. Та бизнес явуулж болох юм байна шүү дээ. Тэгэхээр энэ юу шинжлэх ухаан бол бидний өдөр тутмын амьдрал бидэнд яг шинжлэх ухаанчаар хандахыг шаардж байдаг. Тэгээ залуучуудад янз янзаар хэлдэг. Та ямар нэгэн хүнийг ингэж шүтгэхийн оронд байна шүү дээ. Яагаад гэдэг асуултаа барайл номын санд очиж явах хэрэгтэй гэж. Тэндээс хариултаа. Тэр номын санд хариулт олохгүй бол одоо та нэг талаас бол нэг өөрөө шийдэгдэг асуудалтай байна. Энэ дээр та инновац хийж болох юм байна. Эндээс та нээлт хийж болох юм байна. Диплом бичиж болох юм байна гэж хэлдэг. Тэгэхээр бидний амьдрал тэр чигээрээ асуудлаар дүүрэн байна. Тэр асуудлыг шийдэхийн тулд бол яагаад гэдэг асуултаа хай. Тэрнээс шинэ нэгэн хүнээс ингэж шийдэх гэдэг хариултыг хайхасаа илүү яагаад гэдгийг хай гэсэн. Амьдрал бол тэр чигээрээ шинжлэх ухаан байна л гэсэн энэ зүйлийг товчхон хэлнэ. Шинжлэх ухаанаар явах тусам хүн өөртөө ихтэй болно. Яагаад гэвэл номын санд очиод хариулт авцсан. Мэддэг энэ хэмжээгээр хүндрэлтний мэддэг юм байна. Энэ хэмжээгээр хүндрэлтний мэддэг юм байна. Тийм ээ? Тэгээ мэдхгүй хэсэг дээр нь одоо яах вэ? Ерөөсөө хүндрэлтний мэддэг юм чинь бидний сонирхож үзье гэсэн. Ингэсээрээ хүн өөртөө ихтэй, өөртөө эзэн болох үндсийг шинжлэх ухааны чандлах хүн тавьж яадаг. Башрамд одоо хэлэхэд бол бид нар чинь нэг дунд 100 үеэс ер нь нэг хүн мэдлэгтэй мэдээлэлтэй хүн одоо Сократ үеч юм уу харьцангуй цөөхөн байсан байх үед бол тухайн хүн дээр очиж зөвлөгөө авдаг байсан байна тий. Тэр хүний одоо тагш үтгэхэд тийм хандлага байсан байна.
Гэтэл одоо энэ мэдээлэл ийм нээлттэй болсон үед бол хүн асуудал тулгуурвал яг шинэ тухайчаар хандъя гэвэл номын сан явуулах. Тэгээд унш судлах нь. Энэ шинэ тухайн хандлага шүү гэж би хэлэх гээд байна. За та боловсролын салбарын одоо шинжилгээ ухааны судалгаа хийдэг хүн. Тэгэхээр орчин үеийн одоо шинжилгээ ухааны хөгжил дэвшлээс харахад хүний хөгжлийн тухай шинжилгээ ухаан бол боловсролын ирээдүйд ямар байдлаар томьёологдож байна? Тий, боловсролын ямар ихтгэл үнэмшлэр цаашаа замдах юм. За сайхан асуулт байна. Тэгэхээр ер нь боловсролын одоо олон шинжилгээ ухаанууд байна. Боловсролын бүх шинжилгээ ухаан бол яг сайн шиг яагаад гэдэг асуулт тавина. Гэхдээ боловсролын одоо шинжилгээ ухаануудын үндсэн судлах том нь бол хүн байгаад байгаа. Тийм ээ? Та мэднэ хүн. Хүний зан үйл, зан авир, behavior байгаад байгаа. Тийм учраас орчин үед боловсролын шинжилгээ ухаанууд улам бүр natural science-аас илүүтэй их сонирхолтой болж хувирж байна. Ягаад гэвэл хүнийг судлах гэдэг нь. Хүний зан үйл, зан авирыг судлах гэдэг. Энэ утгаараа бол боловсролын сэтгэл зүй, боловсролын одоо сэтгэл зүй, философи, хэмжил зүй гэдэг удирдлага гал энэ улам гүнзгийрч одоо явж байгаа л да. Тэгээ энд эргүүлээ зүйл явуулж байгаад бол natural science-ууд бол цахим орчинд бол ингээд лаборатори, виртуал эднэр болоод илүү туршилт нь бол цахим болоод байсан чинь эргээд education science-ууд, боловсролын science-ууд нь илүү яах вэ туршилт дээр тулгуурсан. Боловсролын сайенс нэг үед одоо сошиал нийгмийн ухаан гэдэг чиглэлд хамрагдаж байсан бол одоо баг өөрөө natural шинжтэй. Natural нь яг уу unnatural шинжтэй болж урж байгаа байхгүй юу? Тэгэхээр боловсролын сайенсууд бол орчин үед бол хүн судалж байгаа, хүний зан үйл судалж байгаа утгаараа бол улам гүнзгийрч, улам одоо чухал тооцогдож хөнгөн юм гэж байхгүй байх нь тийм ийм болж байгаа. Тэгээ энэтэй холбоотой боловсролын философийн асуудлууд хөндөгдөж байна. Тэгээ боловсролын том философийн асуудал бол бид одоо олон философиудыг дагаад конструктивизм дээр нэлээд явлаа тийм ээ. Гэтэл конструктивизм яваг мөнчнөр бол мэдлэг үйл ажиллагаар бүтээгдэн хүн өөрөө үйл ажиллагаа хийж бүтээгдэнэ гэж бид итгээд бүх юм хийжсэн чинь цахим ороод ирлээ. Тэ? Цахим ороод ирсэн чинь одоо нөгөө танхимд байдаг үйл ажиллагаанууд чинь жаахан очир татгалтай болоод ирлээ тэ. Одоо яах вэ гэж. Тэ? Тэгэхээр аль хэсэг нь виртуал болох юм. Тий, аль хэсэг нь виртуал болохгүй байх уу гэдэг асуулт байна. Үүнтэй холбоотой бас энэ чиглэлд нэлээд ажилтдаг хүний хувьд ерөнхийдөө эмоцийн интеллект гэдэг одоо эмоц бол сэтгэл хөдлөл гэд бид хэрэг орчуулвал сэтгэл хөдлөл бол оюуны бүрдэлтэй юм а гэдэг эмоцийн интеллектийн онол шүү дээ тий. Тэгээ сэтгэл бүрдлийг гэхээр сэтгэл хөдлөж байвал чимээгөө би сэтгэл хөдөлгөөнгүй байж байгаа тийчээ заамаар байдгийг хандлага маань арай өөр болж эхэлнэ тий. Сэтгэл хөдлөл оюуны бүрдэлтэй гэдэг одоо энтэй эмоцийн интеллектийн онол гэдэг нэлээд ярьж байна л да тийм. Гэтэл одоо яг сая виртуалчлах, захимжлах утгаар бол одоо бараг сэтгэл хөдлөлөөс бусд нь бүгд бараг виртуалчж болж байгаа, захимжуулж болж байгаа, 0-1 болгож болж шүү дээ. Тэгэхээр сэтгэл хөдлөлөөс бусд нь бол захимд орчиж болж байна. Сэтгэл хөдлөл бол ямар ч боломж. Тий, сэтгэл хөдлөл бол одоо яг хүний сэтгэл хөдлөлийг та өдөр энд ингээ ярьж явах үед таамаглаагүй одоо би гараа ингэдэг танилуу хараад та нээж байгаа энэ хүмүүсийг бид урьдчилан програмчлагдаагүй энэ тухайн ситуац нөхцөл дээр гараад байгаа тийм. Яг энийг ингээ програмчлахаар аягүй хэцүү 0-1-ээр илэрхийлэгдээд байгаа тийм. Эцэстээ бол програм гэдэг бол 0-1 л орж байгаа. Гэрэл унтар нь 0 ас нь 1. Тэгэхээр 0-1-ийн дараалах нь шүү дээ. Гэтэл эмоц тэгж илэрхийлэгдэх аягүй очод дутагдaltaй байна. Тэгэхээр эмоцыг л илэрхийлж чадахгүй биш үү гэд энэ эмоц бол одоо эмоцийн орлох хэмжээний роботыг яах вэ? Аватарыг одоогор хүн төрөлхтөн технологи ер нь бүтээгдэхгүй. Ер нь бүтээж чадахгүй гэж би хувьдаа итгэж байна. Тийм учраас бид бол эмоцийн конструктивизм гэдгийг урсгал бол цаашаа боловсролын яг одоо гол философи болох юм биш үү гэсний тийм чиглэл бас бичиж хүмүүст танилцуулж бусдаа хуваалцаж байгаа тийм. Эмоцийн конструктивизм бол конструктивизмын хэлбэр. Тэгтээ эмоцтойр нь илүү ач холбогдол өгж байгаа. Өөрөөр хэлбэл аливаа багшийг бол робот тэгээ орлохгүй гэсэн энэ санаа хэлсэн тийм. Одоо хамгийн чухал мэрэгжил учраас багшийг орлохгүй шүү гэсэн санааг өмөрч одоо хамгаалж бичиж байгаа. Тэгээ өөр критик гэдэг бол үгээ болно гэж бас бичвэл хоёр чиг л урсах юм байна тий. Баярлалаа. Тэгэхээр багшийн нэг яриаг ингээд сонсож байхад яалтчгүй дандаа тооцоолол яригддаг явдаг л да. Тэгэхээр математикийг өмнө бид нар дандаа л арсенализмтай холбогддог тэгээд эсвэл одоо логиктой холбогддог. Математикийг бүр ингээд судалгааны арга зүй ярихтай хүртэл бид нар тоон судалгааны арга зүй дандаа тоон судалгааны арга зүй үндсэн онолыг суурийг бол математик гэж хэлдэг шүү дээ тий. Тэгэхээр таны томьёолсноор математик яг юу юм? Тий. Тэгээд энэ математикийг насаараа сонирхож судалж тий нэг талаасаа судлаач нөгөө талаасаа оюутан нөгөө талаасаа мөнхийн сурагч утгаараа сонирхож явлаа. Математикийн багш математикч мэрэгжилтэй. Тэгээд математикийн олон философиуд байдаг. Математик гэж юу вэ гэж олон юм байна. Яг товч тодорхойлт нь бол математик бол тоон хэмжээсийн тооны тухай, тоон хэмжээний тухай сургаал гэдэг Аристотелийн тодорхойлт. Тэгээд ингээ математикийг бодох тусам ерөнхийдөө математикт бол
Арсенал шинжээс илүүтэй ирсэнаа шинж илүү байдаг байхгүй юу? Тэгээ би энэ утгаар нь хараад математикийг үзэх олон сургаал дотроос ер нь irrationalism mathematics is more rational than rational гэсэн тийм more irrational than rational гэдэг энэ тезисийг хөгжүүлээд нэг бас философи бичсэн. Тэгээ энэ философийн гол санаа бол математик бол хүний оюунаас ангид оршино л гэсэн санааг хэлж байгаа. Тэр утгаараа босоод бүх шинжлэх ухаануудад ингээд аргын хэрэгсэл болоод байдаг. Энгийнээр хэлэх юм бол уулын орой дээр гарахад тал дээр байгаа бүх юм харагдаж байгаатай адилхан дээд оршихоо шүү гэсэн утгатай. Тэгээд энэний их үүсвэр бол хүний оюунаас ангидаа гэдэг энэ санааг хөгжүүлэх гэж оролцсон. Өөрөөр хэлбэл энэ alien хүнээс ангид оршиж байгаа хүний оюунаас бүтээгдээгүй оршихоо шүү гэсэн философийг хөгжүүлэх гэж. Энэ утгаараа бол Arsenal Mind-аар математикийг угтаа танихгүй шүү гэж. Зөвхөн Arsenal Mind-аар тэрлүүд өгнө. Математик бол irrational юм а гэсэн санааг хөгжүүлсэн ийм философи байна. Тэгээ irrational байх тусмаа Arsenal зүйлүүдийг захирч идэг. Хүний бүтээсэн бүх сайенсуудыг яах вэ? Өдөртөн зохицуулна, хэрэглэгдэнэ гэсэн философи хөгжүүлсэн байгаа юм. Нэг өөр өнцгөр харж томьёолсон. Гэхдээ бас яг нэг зүйлийг л хараад ингэж томьёол шиг л надад санагдаж байна. Баярлалаа. Та уулзсан. Энэ яг энэ математикийн тухай ингээд шинжилээд хоёлаа ярихад тий хүний тэр оюуны оршихуй бэлэг оюуны цөм ингээд яригдаад хэлж байна. Тэгэхээр энэ ялцгүй философи хүн хаана ингээд ярьж байна шүү дээ. Тэгэхээр математик яг тэр метафизик болох талаас. Тий, математик одоо бид Arsenal Mind-аар таньж байгаа юм бүхэн болвол тэр шинжлэх ухааны шинжтэй. Бидний бүтээл шинжтэй, оюуны бүтээл шинжтэй байхгүй. Түүний гадна талд оршиж байгаа юмыг л бид нэр бол одоохондоо бол метафизик физикээс дээр оршиж байгаа гэсэн утгатай. Тийм утгаараа бол Arsenalism, irrationalism, метафизик хоёр бол баг ихэр шинжтэй байхгүй. Тийм учраас бид метафизик гэдгийг юу гэж шинжлэх ухаанаас итгэсэн ойлголтууд байна. Тэгэхээр математик бол тэр шинжлэх ухаанаас бидний оюуны бүтээл болсон шинжлэх ухаанаас итгэж оршиж байна гэдэг энэ irrational ертөнцөөрөө одоо итгэж оршиж байгаа зүйл шүү гэдэг энэ санааг хөгжүүлэх гэдэг байна. Тэгэхээр энэ нь яваад шинжлэх ухаанаас итгэсэн ойлголт руу орно. Тэгэхээр та өөрийгөө яг энэ дээр томьёолдоо тийм тэгэхээр яг ерөнхийдөө хүн өөрийгөө ингээд таниад эцэст бол ингээд яваад байхад олон жилийн номын мөрөөгөөд ингээд явахад хүн ер нь энгийн нэг асуултаар бүгдээрээ тулгардаг. Би ер нь юм бэ гэж. Тийм ээ. Тийм шүү дээ тийм. Ер нь би хэм бэ гэсэн асуулт. Өөрийгөө таних асуулт яригддаг тийм. Тэгээ би хэм бэ гэдэг энэ асуултыг бодохоор би бол дан яах одоо антом би биш юм байна. Ягаад гэвэл надад бол энээс ангид юм байна. Жишээлбэл миний сэтгэлгээ тийм ээ бийгүү миний бодол тийм ээ ийм юмуд байна штэ гэсэн. Түүнээс гадна ерөөсөө энэ тарих бол их онцгой сонин эрхтэн одоо синопсис гэж ярьдаг. Мэдрэлийн эсвүүдийн 100 тэрбум орчим эс байдаг юм. Тэдгээрүүд нь хоорондоо ингээд цочрох үйлээс сурах үйл явцсан үр дүнд ингээд холбогдоод тарих чинь байнга өөрчлөгдөж явах нь штэ. Одоо энэ мэдээллийг сонссны дараа хүмүүсийн бодол нэг холбоос хийгдэхэд өмнөх тарих нь одоогийн тарих биш. Тэгэхээр миний тарих одоо намайг хамгийн сайн тодорхойлж байна гэж бодсон чинь үгүй цаг хугацааны явц тарих дахиад байнга өөрчлөгдөд байна шүү дээ. Тэгээд тарих өөрчлөгдөж чинь тарих намайг хамгийн сайн төлөөлнө гэж бодчихсон чинь би өөрөө түүний тарих маань байнга өөрчлөгдөж байгаа учраас би одоо хэн бэ гэдэг асуулт бүр тодорхой болоод байна. Тэгээд би энэ тарихыг намайг бүрэн тодорхойлохгүй юм байна. Миний нэр намайг бүрэн тодорхойлохгүй юм байна. Тийм миний сэтгэлгээ бодол намайг бүрэн тодорхойлохгүй юм байна. Тэгвэл би хэн бэ гэж. Тэгээ энэ асуулт бол бас их сонирхолтой бодоод би зүгээр энийг ингээд бодоход хүний уг чанар дотор би хэн бэ гэдг юм байх юм байна гэдэг санаа. Тэгээ хүний уг чанарыг хайгаад үзэхээр бол одоо аль талаас нь аваад үзэхэд ингээд та хоёр сууж явахад долгион ялгарч байгаа тийм. Бидний тэр золгионууд одоо магадгүй эрэг энергитэй гэж ярьдаг шин. Тэр долгионууд нийцэлтэй өвд их хоорондоо аятаа сайхан харилцаа өрнөх юм байна. Нийцэлгүй нэг зарим хүн орж ирэхээр ерөнхийдөө яриа өрнөхгүй нэг гар хандаг байдаг шин. Тэр юмнууд байна шүү гэсэн. Иймэрхүү уг чанар бол бидний харагдж байгаа байдлаас илүү биднээс ялгарч байгаа тэр энерги орчнуудтай холбоотой юм байна гэсэн. Тэгээ би энэ утгаараа бол би эцтэй юм бэ гэвэл би эцтэй долгион, би эцтэй энерги гэж хэлмээр санагдаж байгаа байхгүй. Тэгээ ингээд бодох юм бол хүний уг чанар бол эцтэй саяын тэр орчин энерги юм шүү гэсэн тийм ээ. Долгион юм шүү, гэрэл юм шүү, аялгаа юм шүү.
гэсэн санааг хэлэх гэдэг. Бас нэг удирдсан ажил олдоо нэг би нэг бас нэг өмнө нэг уншиж үзчихсэн юм байна тэр нэг хүн өөрөө тэр долгион. Тэгэхээр хөгжим бас долгион. Тэгэхээр хоёулаа хоорондоо нэгдээд мөн чанар нь бол нэг юм аа гэдэг. Тиймэрхүү юм олж уншижсэн юм байна. Тэгэхээр та тэргээ яхан тодорхой. Тийм. Тэгээд манай алдар туурч Жамин багшийн хүү Баяр сайхан гэдэг докторант надтай хамтраад бас диссертацийг хөтөлж удирдсан. Тэгээд тэр хүний ярьж байгаа нь бол ерөөсөө гол санаа нь тэр хүний санаа л да. Тэр хүн бол ерөөсөө сайн хөгжимчин, сайн одоо хийлж байхын тулд ерөөсөө одоо мэдлэг байх, чадвар байх бол нэг хэрэг юм. Харин хүн хөгтөө байх бол өөр хэрэг юм гэж ярьдаг байхгүй юу? Тэгээд тэрийг хөгжүүлээд хүн хөгжмийн хөг онол гэдэг бид нэр бол сурах гэж нөгөө ground theory design гэх манай докторант мэдж байгаа. Тэр гарч хөгжүүлээд бид ground theory design-аар тий одоо практикаар шалгагдсан онол байгуулах тэр дизайны хүрээнд хөгжмийн хөг онол гэдгийг байгуулж тэгээд тэн дээр үнэийг тайлбарлах гэж оролцсон байхгүй. Тэгээд тэрний уг чанар нь юу гэж яаныхээр энэ хоёр долгион хэлээр гарч байгаа долгион хүний одоо тэр уг мөн чанарт байгаа долгионуудын уялдаа холбоон дээр сайхан хөг аялгаа гарнаа. Тэгээ хүн бол өөрөө яах вэ хийл шиг хөгжмөн штэ. Тэр хөгжмөөл одоо ихсгэлүүлэдэ гэсэн иймэрхүү санаатай ийм бүтээлсэн тэрийг олж харсанд баярлалаа. Хүн өөрөө хөгжим шүү. Бүтээлийн үр дүнд бол хүн хөгжим гэдэг ном бас гарсан баг шүү. Хүн хөгжим гэдэг бол өнөхөр та өөрөө хөгжим штэ л гэсэн тийм ээ. Тэр хөгжим өөрөө ихсгэлэх ёстой юм штэ гэсэн санаатай ийм хүний уг чанар руу орох юм бол тэрлүүл явна. Тэгээ ерөнхийдөө эртний том шаштруудыг үзэхээр энэ тухай дандаа дурдсан байгаа шүү. Тэгээ одоо Будда, Омитава Будда гэдэг одоо нэг ном би бас англиар уншижсэн. За даалдарт Библи байна те. Коран байна. Одоо би хинбэ гэдгийг хайхын тулд янз янзын их усрүүдл байна. Би энийг бол ямар нэгэн шашны төлөөлөгч утгаар хайгаагүй. Зүгээр би бол үннийг truth seeker гэдэг утгаар үнэн хайгч гэдэг утгаар ингээд хайгаад үзээ явахаар бүгдээрээ иймэрхүү талын юм хэлж байгаа шүү дээ. Нэг сонинд кейс байдаг шүү дээ. Нэг айрам нэг жижигхэн хотыг эзлэх гээд явжсэн. Тэгээд тэр хотын тасханд нэг Патака гэгэнт санагч нь тэр гэгэнт нь ном хөгжөөнө гэж ярьдаг шүү дээ. Тэгээ ном хөгжөөгд байж явах үед бүх морд зогссон гэж тий. Тэгээ нөгөө байлдаа гэсэн чинь морд нь явдггүй. Тэнд стори үзүүлсэн байгаа байхгүй. Тэгээд тэр морд явахгүй учраас генералууд нь бас яах зэргүүдээ морог уулгаад тэр дайн зогсчихсэн гэсэн юм баримт бичигдэж үлдсэн байгаа шүү дээ. Тэгээд тэр хөг аялгау морд төрсөн байж шүү дээ. Тийм бай тий. Тэгээ хүний уг чанар бол хүн амьтан бүгдээрээ тэр хөг аялгаугаар уг чанараараа нэгжтэй гэсэн санаа. Долгионоор. Тий, долгионоор нэгжтэй. Манай дорны ухааны нэг бүх юм нэгжтэй. Бүх юм тэгээс эхэлнэ штэ гэдэг энэ философиуд явах болов гэж бодож байна тий. Тэг дотор бүх юм байгаа штэ. Байхгүй бол бид байхгүй тэг гэдэг мөртлөө тэг дотор бүх тоо байгаа штэ. Тэгээс бүх юм эхэлнэ штэ. Тэгээ нөгөө хоосон чанар эднэрлээ тий. Яг тийм. Явах болов гэж бодож байна тий. Яг үндэ яг математик яриад эхлэнгүүт л яг тэр л бат. Тийм ээ. Тэгийг ойлгохоос би оюутнуудаа хэлдэг математик ойлгохын тулд тэгийг ойлгохоос эхэлнэ гэж. Богшоо тэг чинь байхгүй үстэй хоосон үстэй. Тэр хоосныг чинь ойлгохоос эхэлнэ. Хоосон дотор чинь бүх юм байгаа шүү гэж тийм ээ. Тэгэхээр математик бол брээнийхэнд дурдсан тэр утгаараа зөвхөн тэгийг хөөцөлдөд явхад энэ тэггүйгээр математик байхгүй. Тийм ээ орш болцоо байхгүй. Тэгээ тэг байна гэдэг бол юу гэж яах вэ бүх юм байна гэсэн. Тэгээ тэгийг тань. Тэгвэл ирснал руу очно гэсэн санаа. Тэр таамагчтай тийм сайхан ярилцлага болж байна. Ер нь бидний ярилцлага цаг төвхөж байна. Тэгэхээр танд бас өөрөө хэлж амжаагүй, илэрхийлж амжаагүй зүйл байвал танд энэ цагийг шилжүүлье. Баярлалаа. Тэгээ хүний амьдралыг ингээд харж байхад ерөнхийдөө хүн бол эцэстээ ингээд ер нь бол шинжлэх ухаанч эхлээд байх хэрэгтэй. Шинжлэх ухаанч байна гэдэг нь яагаад гэдэг асуултаасаа битээ хаа гэж. Хүүхд чинь яагаад гэдэг асуулт тавьж явах үед бол үгүй ямар төвхтэй юм бэ гэж битээ хэл. Энэ шинжлэх ухаанч хандлага сэтгэлгээ явж байгаа. Тэгээ энэ хүн шинжлэх ухаанч хандлага сэтгэлгээр яваад байхаар бидний саяын туусан ярианы энэ нэг амьдрал туусан юмнуудыг хамт туулна. Дараа нь итгэл юмшилтэй болно. Энийг зөв энийг буруу гэж. Тэгээ философи сэтгэлгээтэй болно. Дараа нь философиуд бүгдийг тайлбарлаж чадахгүй гэдгийг олж мэднэ. Тийм ээ. Тэгээд би юм бэ гэж асуулт тавина тий. Ингээл ер нь амьдрал өөрөө жамсаараа явах болов гэж бодож байна. Манай алдарт төв ухаан биш үү? Арга билэг тий. Арга билгийг ингээ харуул хоёр дүрсөө байгаа. Энд нэг цагаан дотор хартаа, энд нь хар дотор цагаантаа нэг хоёр загас байна тий. Дунд нь нэг тэрийг холбож байгаа нэг мори байна да тий. Тэр штэ. Энэ арга билгийн нэгдэл гэдэг бол тэр морийг олох тухай байгаа шүү дээ. Гурав дахыг олох тухай байгаа шүү дээ. Тэгээ би бол одоо ганц шинжлэх ухаан биш, ганц философи биш. Би үннийг олохын төлөө сонирхож явна тий. Тэгээд бид бүх хүн бол эцэстээ
үннийг хаагч байдаг. Тэгээ бүгд хүмүүс маань үндсэндээ шинэ ухаанч бай, гүн ухаанч бай, философч бай, үннийг хай. Тэгээ эцтэй бол truth seeker болно гэсэн санааг хэлэх гээд байна. Тэгээ хүн өөрийнхөө мөн чанарыг хагаад бол хүн бол манай дорны чудгаар байна да бие оюун сэтгэлийн нэгдлэгээ тий. Body, mind, spirit гэдэг. Энэ гурыг ингээд нэг тойрог шиг дүрслээд бодох юм бол 3 одоо тэнцүү тойргийн огтлц дунд нэг юм байх нь та. Тэр их гоё дүрс математикаар тэр дүрс бол үний мөн чанарыг хэлэх юм шиг. Тэгээд дээрээс тэр гурвуулгынх нь огтл дотор байгаа юм чинь нөгөө долгион энерги юм шиг тий. Тэрийг яаж хөгжөөх үү гэдгийг бид бодож үзэх юм байна тий. Тэгэхээр ер нь бол би чинь яах вэ эрүүл байх хэрэгтэй гэсэн оюутай тэлтийн тэгэхдээ би эрүүл байлаа. Энэ одоо яг л нэг савтай адилхан. Би яаж эрүүл байх юм бол эмчтэр очиж одоо янз янзын тий сэтгэлээ тунгалаг байлаа. Тунгалаг байж би эрүүл. Оюун одоо саруул бай гэж. Энэ гурван нэгдэл дээр та одоо жинхэнэ амьдралын мөн чанар руу одоо би хэн бэ гэдэг лөө явах байхаа гэж бодож чинь. Тэгэхээр би эрүүл байхыг одоо манай эзэнтэн доктор ангахын сайн хэлэх байх. Тэгэхээр миний утгаар бол хамгийн одоо өөрөө зүгээр хүмүүнийхээ утгаараа эрүүл байх хамгийн гол юм бол ер нь хоол юм шиг санагддаг юм. Хоолоо их зүй идэх хэрэгтэй л гэсэн санааг. Одоо эрүүл байхын нэгдүгээр зүйл болно. Хүн ер нь дотроос гэхээсээ илүү гаднаас авч байгаа зүйлээсээ л их орддог. Тийм шүү. Түүний нэг нь одоо хамгийн энгийн зүйл нь бол одоо 3 удаа хоолно гэдэг нэг хандлага яваад шүү дээ. Хамгийн их гаднаас авч байгаа зүйл чинь ерөнхийдөө хоол агаар байна шүү дээ. Тэгээ энэ дээр их анхаарах хэрэгтэй санагдана. Тэгээ би эрүүл байхын тулд тэгэл одоо янз янзын дотны харилцаа эднэр бүх юмнууд байна л да. Гаднаас авж байгаа зүйлүүдээсээ их болгоомжилж баймар юм шиг. Оюуны хувьд бол саруул байна гэдэг бол их энгийн зүйл. Ерөөсөө л нөгөө мэдрэлийн эсвүүдийн хоорондын холбоосоо аль болохын идэвхтэй байлгах, аль болохын одоо холбоосуудыг нэгсгэх. Юу гэдэг вэ? 5% холболттой байгаа ч бидний тархич ерөнхийдөө дундаж хүний тархиод нэг 50% холболт 5% холбооттой 95% нь холбогдоогүй байлаа шүү дээ. Тэгэхээр ч одоо 5% холбоход л одоо бид нар Марсын тухай ярьж байгаа дэлхийн эрдэнэ сансар окторгуул руу яах вэ? Робот явуулж जैन тий асар хим хийж идэж шүү дээ. 6% болох юм бол янз болох юм байна тий. Тэгээд энэ innovation дотор нэг Lucy гэдэг кино байгаа шүү дээ. Одоо байна уу аахгүй нь инновашн сан дотор Люси гэдэг. Тэр Люси чинь нэг бодис тээж явж байгаа тэр нь бие дотор тээж явж байгаа тэр нь задраад тэгээд баг үндсэндээ 99% холболттой очдөг байхгүй юу. Тэгээд тэрийг бүх юм мэддэг. Тэр хэдэг уран сайхнаж гэсэн санаанд тэр холболтол их юм бол хэл сурах гэж зовх юм алга. ертөнцийн ямар нэг юм мэдэх тухай яах вэ? Зовх юм алга байна шүү. Та өөрөөсөө л олно гэсэн. Тий, тархины холбоосоос олно. Тэгээд тархины холбоос бол хэмжээл саруу байдлыг чинь илтгэнэ гэдэг санаа. Тэгээд энэтэй болоод нэг багш болохоор энэ сурах гэдэг чинь бол зүгээр нэг юм сурах тухай биш юм шүү гэж. А энэ сурах гэдэг бол яг их хүн хэвлэлтэй хүүхд болж байгаа шиг л үйл явц шүү. Сурах бол яг биологтой шүү. Биологи нь юу вэ нөхөр шинэ холбоосыг хэлээд байгаа байхгүй юу? Тэгээ хүн багш бид нар мэдэн штэ хүн хүүхдүүд ингээд шинэ юмыг сурсны дараа хэрвээ мэдчихээр нүүрэнд нь гэр татаал баяр баясгалантай болдог штэ. Тэр нь бол ерөөсөө л юу хэлээд байна нөхөр оюун одоо нэг тийм шинэ сурахын биологи гэж би хэлдэг. Сурахын биологи болсон тэр шинэ холбоос тавигдчихэдэг. Тэрийг яг хүн бие организм мэдрэх үедээ нүүрэнд нь баясгал гарч чаддаг. Энийг зөөрлөн хийх юм бол хосууд одоо өссөн хүүхдээ одоо хэвлэлд олсон мэдрэхтэй адилхан баяр басна юм шүү. Яг биологийнхаа олж аваад адилхан гэж хэлэх гэж оролдоно. Үүнийг би сурах баясал гэдэг чинь сурах бол баясах үйл явц шүү. Тэгэхээр үнэхээр энэ одоо амьдралын гадны янз янзын нөхцөл дотор манайх нэг инээдгүйгээл тэгдэг байхгүй. Тэгэхээр инээдгүй байх явдал бол одоо монголчууд инээхгүй ингээд сайн фэйсбુક дотор нэг зүйл явж илээ. Тэгэхээр тэрний цаад удах нь бол инээх боломж байгаа шүү дээ. Зүгээр сурах үйл явцыг л амьдралын хэсэг болго гэж. Тэгэхэд дотоодтой холбоосууд үүсэл сурж байгаа юмдаа баясаал те ингээд өөрөө инээ шүү дээ. Тэгээд сурахын баясгын чих хүнс тархин доторх холбоосоос эхэлнэ гэж хэлмээр байдаг. Яг үүнтэй адилаар одоо аль насны хүн тэсн ахмад одоо настай хүмүүс дэлхийд бол бид ахмад болчлаа гэж сурах үйл явцаа зогсоож болмооргүй санагддаг. Сайн унш, бүр адагдаад унш тийм ээ. Тэгээд энэ сурах үйл явц зогсохгүй зогсчвол нөгөө холбоосууд яах вэ зогсно. Нөгөө холбоосууд зогсохоор улам багасаад байна тий. Нэгэ зөнөх процесс гэж ярина тий. Тэгэхээр баясал бүр байхгүй болох нь бүр зөнөх нь шүү дээ тий. Тийм учраас бол сурах гэдэг нь үйл явцыг л хизээж зогсоож болохгүй. Тэгээд би бас оюутнууд хэлдэг. Та нар залуу хай гэвэл өмнөхийн баясалтай гэвэл сурахыг л бити зогсоо гэж. А сурах тэр экшн зогсох тэр үед магадгүй хөлт чинь эхэлж байгаа гэж. Тийм шүү дээ тий. Ягаад гэвэл нөгөө холбоосууд байхгүй болоод эхлэн зөнөх процесс тэгээд баясал байхгүй. Сурах гэдэг нь үйл явц бол зүгээр нь диплом авах тухай зүйл биш. Тэ? Сурах үйл явц баясах үйл явц.
Тэр нь саруул аах үнэтэй хөвшөөлөх байдаг явцгаа. Тэгээд сурах юу сурахыг бол гом их юм байна тий. Тэгээд би Австралид байсан зүйлээсээ хэлэхэд Австралиас авах нэг зүйл бол энэ дээр үед манай социализмын үед байсан номын сангууд их байдаг. Тэгээ одоо нэг ажилгүй байгаа залуу бол номын санд очиод юм сураад ээж болох нь шүү дээ. Интернетний фри. Тэгээд нөгөө номын санд юм сураад байгаа нь Крако дуудуулахаас хамаагүй үнцэнтэй баяр баясгал мэднэ. Биеийн нэр бол оюун сар бол тэгээ айгуул төсөл боловсруулаад цагууг хэрэгчдэнд дөрж мэдэх юм шүү дээ. Тэгээ манай улс төрийн чид бодлого боловсруулагчд бол нэг ийм одоо олон нийтийн сайн сайхны төлөө их нэг зүйл бол номын сангийг маш олноор жижигээр байгуулад тэрнийг онлайн болгоод тийм ээ тэнд хүмүүс бөгнөрдөг болоход манай улс бол баясах орн болно шүү. Утаатай байсан ч гэсэн баясаад байж магадгүй шүү дээ. Тэгээд нөгөө утаа ярьлаас тий. Тэгэхээр сурахыг сурдаг улс болъё. Сурдаг нийгэм болъё. Тэгвэл баясдаг нийгэм болно л гэсэн санаа хэлгээ. Тэрнээс биш аль чи энийгээ тэжээгээд дахиад чи дотоодоос гарахгүй байнэ хэцүү. Тийм. Яалтч нөгөө таны бас нэг судалгааны бүтээл дээр алтан нийгмийг бүтээгтэй. Тий, баярлалаа гэж тий. Алтан нийгэм юм шүү гэж тий. Нийгмийг бүтээхийн агшиж яг сурах үйлээр л бий болно шүү дээ. Тий, сурах үйлээр л бий болно гэсэн. Тэгээ гурав дахь юм нь бол сэтгэлийг одоо манайхан сэтгэлийн тухай монголчууд их сайхан ярьж штэ. Тэгээ сэтгэлийн хураавал биеийн хаа болдох уу гэх тийм ээ. Тэгээ сайхан өгөөд байгаа штэ. Тэгээ сэтгэлийн тухай одоо манай сэтгэл судлаач сайхан ярих баг. Бид бол сэтгэл хаа байна гэж тайсан. Сэтгэл хаа байгааг мэддэггүй ер нь өнөөдөр шинжлэх ухаан. Харин сэтгэл хөдлөлөөр дамжиж түнд ойртдог байхгүй юу? Тэгээ сэтгэл хөдлөл гэдэг бол одоо хүний хамгийн хуучин тархины хэсэг дотор байгаа гэж тийм. Тэгээд од хайрыг тэнгэр хангаа гоё одоо од төгсөн тэнгэр эднийг харахад хөгшин залуу хүүхдгөө баясчдаг. Хуучин хамгийн хуучин тархины хэсэгт байгаа мэдээлэл учраас тэндээс гардаг сэтгэл хөдлөл. Тэгээ сэтгэлийг одоо тунгалаг байлгахын тулд бас их бодвочтой зөвлөд нөгөө карма чинь тийм ээ нөгөө 5 сахилч арх битээ тамхи битээ та тий худлаа битээ гэдэг нөгөө буддагийн хүн сайхан явахын 5 үндсэн зарчмуудаас эхлэх юм биш үү. Тэгээ энийг муу битээ гэж. Инхэд бол сэтгэл чин аяндаа тунгалаг байна. Сэтгэл тунгалаг биш байх үед одоо саяны мөөлүүдийг хийсэн үед бол сайхан нээлт хийх магадлал байх та. Байхгүй. Сайхан дуу дуулах магадлал байх та. Тийм ээ. Тэр энэ гурван нэгдэл дээр хүн яах вэ? Бие ирүүл, оюун саруул, сэтгэл тунгалууд байж гэмээр хүн их тийм жамсныхаа ясаар явах юм байна да гэж болж харна. Ер нь олон үеийн гэгэнтүүд энийг бас номлосон байгаа шүү дээ. Тийм ээ. Тэгээ сурах үйлийг маш одоо гэгэнээр тий одоо цэвэр ариунаар өөртөө хэрэгжүүлж чадах юм бол тэр гэгэрл гэдэг зүйл төлөө явах гэдэг тийм. Тэр гэгэрл гэдэг бол сайхан үгэлээ. Гэгэрл бол сэхэрлийн дээр оршиж байгаа юм шүү л гэсэн enlightenment гэж байна шүү дээ. Enlightenment маань ингээд англи үгийн задлах юм бол in гэдэг нь огтор, ment гэдэг нь огтор, light гэдэг нь язгуур байгаа. Light гэдэг маань өөрөө гэрэл гэдэг байгаа. Тийм байна тийм. Тэгээд enlightenment гэдэг нь манайдаар гэгэрл гэдэг нь үгээр их сайхан орчуулсан санагддаг байхгүй. Гэгээ үзэх тухай юм биш. Дотоодын гэгээ үзэх тухай юм биш. Яалтчгүй ингээд нэг зүйлийг мэдлээ баяслаа. Тэр бүр дээд оюун ухаан чинь баясал руу хүргэдэг байхгүй хүн тий. Тэр талаасаа л. Тэгэхээр тэр одоо саян гурыг бие эрүүл ухаан саруул сэтгэл тунгалаг байх үед магадгүй та дотоодын гэрлээ үзнэ л гэдэг нь шүү дээ. Тийм enlightenment гэдэг англи үгийг харалтай. Enlightenment язгуур нь light үзнэ. Гэрэл үзнэ. Тэр гэрэл магадгүй энэ нарны гэрлээс илүү сөөдргүү байж мэднэ. Тий. Дотоодын гэрлээ хаар гэдэг нь шүү дээ. Тэгэхээр энэ дотоодын гэрэл бол хүн бүхний угт өөрт нь байж байгаа. Бид нар түүнийг харахыг хүсэхгүй нь хоёрдугаар нөгөө гурав цэвэрхэн байхгүй байна. Би оюун сэтгэлээ цанг. Энийг л тунгалаг байлгах юм бол дотоодын гэрлээ харахыг л гэгэрл нэгээд байгаа. Тэрнээс биш нэг олон одоо төв дээр ном уншнаар ч юм уу эсвэл одоо хебрүү дээр ном уншнаар ч юм уу те биш юм байна. Таны өг мөн чанар дотор чинь enlightenment байна. Сэхэрлээс дээд төвшин шүү. Бидний ярилцлагаас судлаач докторант оюутнууд маань маш системтэй, сонирхолтой мэдээллүүдийг олж авсан байх гэж найдаж байна. Тэгэхээр өнөөдөр энэ шинжлэх ухааны онол арга зүй, үнцэнтэй мэдээллийг бидэнд өгсөн Лувсан Дарж багштай баярлалаа. Баярлалаа. Таны цаашдын амьдрал болоод тэгээ уран бүтээл чинь сайн сайхан бүхнийг хүсье. Баярлалаа. Та бүхэнд баярлалаа. Намайг хурж оролцуулсан явдалд бас өөрийнхөө байр суурийг илэрхийлэх залуучуудад бас докторант оюутнуудаа бодвочтой зүйл хэлэх боломж олгосон та бүхэнд бас баярлалаа.